хүнсний үнэ өсөлт бол заавал Монголын биш бүх дэлхийн асуудал болсон байна. Ялангуяа геополитикийн хүнд нөхцөлтэй холбоотойгоор Орос, Украин хоёр нийлээд нийт хүнсний 12% хангадаг юм дэлхий. Тэгээ сая 3 сард нүүби хүнсний үнийн индексийг харахад 12.6% өссөн байна. За бусад улс орнуудын инфляцийг харахад бас өндөр өссөн. Жишээлбэл Турк улсын үнийн өсөлт нь бол 61% төрсөн. За Америкийн одоо 41 жил байгаагүй өндөр төвчөнд 8.5% төрсөн. Мөн одоо Хятад улсын үйлдвэрлэлийн инфляцид бол 8.3% төрсөн. Тэгэхээр юу харагдаж байгаа гэж дэлхийд дахин ийм одоо үнийн өсөлт гэсэн тийм том проблем чадамжид нүүрлээ. Тэгвэл ганцхан Монгол улс өнөөдөр яг өнөөдрийн байдлаар ганцхан Монгол улс ийм хууль баталж байгаа шүү. Тэрийг бас онцлохын зүйтэй бодож байна. Бусад улс орнуудад бол Төв банк болон засгийн газар их хурлын хамтраад ийм хууль баталсан жишээ одоо өнөөдрийн байдлаар байхгүй байгаа. Яг нь тусдаа бодлого хэрэгжүүлж байгаа. Жишээлбэл одоо Америк улсын Төв банк нь 4 жилдээ анхудаа өөрийнхөө бодлогын хөгөө өсгсөн. Мөн бусад улс орнууд. За үүнтэй холбоотой бас Жошеф Штигл гэсэн нэртэй Нобелийн шагналтын эдийн засагч энэ 2 сард нэг судалгаа хийж үгэлсэн байдаг. Нийлүүлэлтийн гаралттай инфляцийг өнөөдрийн нөхцөл байдалд эрэлтийг болиулж үнийн баримт байхгүй. Харин нийлүүлэлтээр нь анхаарах хэрэгтэй гэдэг. Тэг өнөөдөр бид нар яг энийг л хийж байна л да бас. За асуулт байгаа. Энэ асуулт нь бас энэ хуультай холбоотой асуулт юу вэ гэвэл оюутлогоо 2021 онд ойролцоогоор 2 тэрбум долларын борлуулалт хийсэн. Баяжмлаар энэний 750 сая доллар нь алтын. 750 сая доллар. Энэ бол бараг нөө Монгол банкны нодлон худалдаж авсан 20 тонн алттай тэмцүү. Тэгэхээр энэ хуулийг одоо ашиглаад одоо явж байгаа баяжмал нь хятад очоод боловсруулах үйлдвэрт очиж байгаа. Тэгэхээр яг энэ алтын одоо юу мөнгөжүүлсэн алт болгоод Монгол банкны дансанд Лондон ч юм уу байршуулад Монгол банк төгрөгөөр энд оюутлоход худалдаж авах болцоо байгаа юу? Мөн үүнтэй холбогдоод 5% нөгөө нэг премиумыг эдлээд бас нөгөө нэг хуулийн дагуу одоо 5 татвараас нь бас тодорхой хэмжээнд нөгөө нэг 5% холбоотой чөлөөлж. Ингэснээр бид нар ч бас алт худалдаа авалтаа 20 тонн биш 40 тонн болгоод мөн ахад нэг 800 сая долларын илүү гадаад валютын нөөц бүрдүүлэх болцоо байж магадгүй ч хараад байна л да. Энэ үүнд одоо Монгол банкны талаас ямар нэгэн хариулт байгаа юу? Тайлбар. Баярлалаа. За Хөрөл Баатрын Боломтуяа гишүү ажлын хэсгийн ахлагч эдийн засгийн байнгын ороо асуултанд хариулна. За Бачуугар гишүүн маш зөв асуудлаас хөндлөө. Энэ хуулийн 5.1-6 дээр Лондонгийн металлын биржийн үн дээр ингээд 5% нэмэгдэлтэйгээр гадаад хотын зах зээл дээрээс алт худалдаа авч гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлнэ гэж нэгдүгürt орсон байна. За мөн энэ цаг үед уул уурхайн хөндөлтөрийн яамнаас бас санал болгоод Монгол банктай хамтраад энэ гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлагт аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн болон уршигай төлбөрийн санхүүжилтийг олгох 5.1-5 дээр шаардлагатай тохиолдолд банкнаас зээл олгоход тавигдах зохистой харьцааны болон бусад шалгуур үзүүлэлт зээлийн шаардлага нөхцөлийг бас тусгаалan тогтооно гэд ялангуяа энэ алт олборлолтыг нэлээд дэмжсэн зүйл залтууд нь бас орсон. Тэгээ үүн дээр засгийн газраас оюу толгойд яг асуудлыг ярьж байгаа юм билээ. Тэгээд оюутлогын зүгээс ч гэсэндээ бид бас нааштай хариу өгч одоо шийдэгднэ гэж харж байгаа. За мөн энэ хуулийн 9.1 дээр энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс одоо өмнөх хугацаанд ашигт малтмлын тухай хуулийн 35.6 заасныг зөрчсөн этгээдийг энэ хууль үйлчлэх хугацаанд бол альва хариуцлагаас чөлөөлнө гэж байна. За энэ ашигт малтмлын тухай хуулийн 35.6-ад тухайн жилдээ олборлсон алтаа тухайн жилдээ тушаана гэж байдаг. Хэрвээ одоо дараагийн жилд байдаг юм уу 2-3 жил хадгалж байгаа тушаах юм бол энэ зөрчил болдог. Хуулийн хариуцлага хүлээлгдэг. За энүүнийг бол энэ хууль хэрэгжиж явах явцад ямар нэгэн хуулийн хариуцлагаас бол чөлөөлөхөр байгаа. Тэгэхээр бас иргэд олон нийт аж ахуйн нэгжүүдийн хувьд энэ хүнд цаг үед бас одоо Монгол банкн дээр Лондонгийн хөрөнгийн биржийн бас үнэтэй одоо уйлдуулаад та бүхний алтыг бол авахд бэлэн ямар нэгэн хуулийн хариуцлага санкц зүйл хүлээхгүйгээр одоо энэ хүнд цаг үед бас гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд та бүхэн маань бас идэвх чармаалттай оролцооч гэж уриалж байгаамаа.